Би Док Огш байна. Читэй галбиржийн хөтөлбөрийнхаа ээлж дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн маань дасгал маань болохоор 7 хоногт би та бүхэндээ 2-3 удаагийн кардио дасгалыг бас бэлдэж хүргэж байгаа. За тэгэхээр ер нь бол кардио дасгалын ач холбогдол нь бол зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж өгнө. За хоёрдугаарт бол биеийг бүтэн биеийг маш сайхан жигд залбиржуулан чангаалж хөнгөлж өгдөг маш ач холбогдолтой дасгал байгаа. Тэгэхээр ер нь бол та зайлшгүй 7 хоногт 2-3 удаа заавал кардио дасгалаар хичээлэх нь хамгийн зүйтэй гэж хэлмээр байна. За ингээд өнөөдөр бүгдээрээ кардио дасгалаараа үндсэндээ биеийг одоо нэлээд эрчимтэйгээр кардио дасгалаар одоо ажиллах байгаа. Ингээд бүгдээрээ дасгалдаа орцгоё. За ингээд тавхан саяны кардио дасгал маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бид нар 2 дахь 7 хоногт ороод явж байгаа учраас би маань эхний 7-ны удаад илүү хөнгөрсөн байх гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн дасгалыг тус бүрд нь 15 тоогоор 3-5 удаа оролттойгоор хийхийг сайн хичээгээрэй. Ингээд хамгийн чухал зүйл маань хоол гэдэг бүгдээрээ санаад хоолынхоо өнөөдрийнхөө дэглэм рүү орцгоё.